цаана уу даалаа байна. За өнөөдөр бид гурав болцоонд явж байна. Хотын төвөр Christmas-ийн гоё чимэглэлүүд гарцсан. Тэгээ дээрээс нь өнөөдөр бүр яг гоё цагаан хэтэрхий халуун биш байгаа учраас болцож явна. Энэ удаагийн бичлэгээр харуулахыг хүсэж байгаа зүйл маань болохоор одоо амьдарч байгаа Мельбурн хот маань ямар явган хүнд ээлтэй ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд болоод аав ээж хүүхдүүдэд ээлтэй хот вэ гэдгийг харуулахыг хүссэн. Тэгээд эндээс ингээд санаа авах юмнууд зөндөө их. Одоо хүүхдийнхээ тэргийг түрээд ингээд гадуур аав ээж хүүхдүүд ингээд гэр бүлээрээ зугаалахад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ингээд бие даагаад явхад үнэхээр ээлтэй хот гэж хэлж болно. Яг мэдээж ганц нэг одоо юу гэдэг хуучин трамд суух гэж жахан зовх моох гэсэн тохиолдол бол байгаа л да. Гэхдээ л ер нь бол ингээд нэлээдгүй олон асуудлуудыг шийдэж өгсөн нь айгуу гоё. Энтхийн гол нийтийн тэрийн хэрэгслэн Таранбай Галтрик автобус. Бид гурав их дэлгэнхтэй трамаар зочдог бөгөөд ихэнх нь хүүхдийн тэрэг болон тэрэгтэй хүмүүс авсан намхан шилтэй байдаг. Энэ тэрэг түрээд явж байхдаа эвдрэлтэй зам нарийн гудамжны талаар санаа зовох шаардлага. Дээрээс нь гэрлийн шон тэр байтугай зам дээр байрлах хогийн сав хүртэл сайтар бодож төлөвлөсөн юм шиг санагдав. Би хүүхдтэй болохоос өмнө ерөөсөө анзаардаг байсан ба. Яг иймэрхүү тэрэгтэй дугуйтай хүүхдийн тэрэгтэй тэрэгцэртэй хүмүүс явахад амар төвхтэй байдаг хэсгүүдийг нь ерөөсөө бодож үздэггүй байсан байгаа байхгүй юу. Тэгээд хүүхдтэй болсныхаа дараагаас одоо би ингээд төсөөлөхлөөр Улаанбаатарт хүүхдийнхээ тэргийг түрээд ийш тийш явах гэх надад хэцүү санагддаг. Тэгээд дээрэс нь хүүхдтэйгээ гадуур явхад жишээлх юм бол хүүхдийнхээ чихэг салхих газар байхгүй, хөхүүлчих хэсэг байхгүй гэдэг ч юм уу те. Нэг жаахан жиш ер нь нилээдгүй тийм хүүхдэд ээлгүй байгаа байхгүй юу? Дэлхийн амарлаг өндөр хөгжилтэй улстай өөрийнхөө улсыг харьцууллаа гэж үзэх юм бол амар утгагүй. Тэгж харьцуулахаас илүү эндээс ингээд санаа авах юм зөндөх байна. Энэ Майри жигсэл хэсэг хүүхдийн хэсэг ингээд юм гал тагаатай гэснээр тийм хүүхдийн тоглоомын хэсэгтэй. Энд олон нийтийн бараг бүх газрууд хүүхдийн жиг солих болон хүл хөрөөнүүд байдаг. Зарим нь том тансаг, зарим нь арай жижиг байдаг ч хамгийн гол нь байгаа гэдэг нь л чухал. Монголд ч мөн адил нийтийн газрууд багахан болон тохиог зориулж иймэрхүү орон зай бий болох боломжтой. Үүнийг хийхэд асар их төсөн мөнгө шаардлагагүй зөвхөн хүүхдэд л ээлтэй багт хангалттай гэж бодож байна. Эндээр би нэг хальт судалгаа хийгээд харсан чинь Мельбурн мэдээж анханасаа хот зохион байгуулалт төлөлтийн хувьд бол зөв одоо мэргэжлийн хүмүүс нь төлөвлөлт зохион байгуулсан байгаа байхгүй юу. Гэхдээ энэ хугацаанд Мельбурн өдийг хүртэл яг ийм төвшөнд хүрэхийн тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийнхөө дуу хоолойг тогтмол хүргэжсэн байгаа юм. Тэгээд дээрээс нь ээжүүд хүүхдүүдэд одоо ээлтэй болгох үүднээс эмэгтэйчүүд өөрсдөө айгүй оролцдог байсан. Одоо өөрсдийнхээ саналыг хүргэх гол албан тушаал үүргэр ойлуулаар ажиллах өөрсдийнхөө санааг тусгаад одоо хэрэгжүүлэх тий. Тэгээ хамгийн гол сүүлд нэг сонирхол татсан юм болохоор Мельбурний өмнөх одоо саяхан ажлаа өгсөн хотын захирагч нь эмэгтэй хүн байсан юм лээ. Салли Кап гэдэг тэр хотын захирагчийн хувьд хийсэн томоохон ажлуудынхаа нэг нь Мельбурний явган хүний замыг тэр чигт нь сайжруулад илүү одоо гэр бүл хүүхдүүд аав ээжүүд ингээд тэрхтэйгээ гадар зугаалах боломжтой болох тийм ажлуудыг зөндөө хийсэн юм билээ. Тэгэхээр Улаанбаатарыг өөрчлөх гэх юм бол миний бодлоор мэдээж мэргэжлийн хүмүүс нь ажиллах хэрэгтэй. Гэхдээ нөгөө талдаа бас хүүхдтэй эмэгтэй хүн ээжүүд манлайлж гарч ирээд Улаанбаатар хотын захирагчаар ядаж 4 жил ажиллах юм бол нэлээд өөрчлөлт гарах бах гэж бодож байна. Ээжүүдээ хичээцгээе. За баярлалаа. Чигшээ. Энэ гудамжны заримнууд нь бүгд амар алдартай. Энэ хоёулынхын зарим авч идэх газар байгаа юм шүү дээ. Тэгээ энэ цаатлын юуны заримнаас амар алдартай. Энэ bakery
Тэгээ Австралид ирээд одоо баг 3 жил болж байна. 3 дахь шинэ жилийн үзэж байна. Гэтэ энэ 3 жилийн хугацаанд нэг ч удаа шинэ жилийн настар баг мэдэрсэнгөө. Шинэ жилийн настар хизээ мэдэрдэг гэж Австралид хүүтрээд үйл болоод бороо ороод яхан сэрүүхэн болохоор л мэдрэгддэг за. Тэгээ ингээд ногоон ийм гацуур мацуур чимэглэл юмнуудээс ингээд ийм хар халуунд ямар ч тийм уур амьсгал төрүүлдэггүй. Зүгээр яг миний хувьд бол тэгээ шинэ жилийг ингээд шорт фотографитай тэмдэглэн гэсэн. Багт наад гэсэн. Өнөөдрийн гол төлөвлөгөө Леонардо да Винчи. Эцэстэн дуртахад Мельбурн бас артистлаг байдлаараа алдартай. Дандаа л ямар нэгэн урлаг уран сахны үйл ажиллагаа болж дэлхийн хамгийн авьяаслаг уран бүтээлчид ирж уран бүтээлээ танилцуулдаг. Мөн Мельбурнийг Австралийн граффити урлаг скейтбордын төв гэж хэлж болно. Гадуур алхаж явахдаа энд тентгийн болон тохоо нарийн гудамжинд сонирхолтой бүтээлүүдийг харах боломжтой байдаг. За тэгээ миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр удахгүй уулзцаая. Түр баяртай.